сайхан амьдрах, санхүүгийн эрх чөлөөнд хүрэх, өөрийн үн цэнийг бүтээх нь хүн бүрийн хүсэл мөрөөдөл. Гэвч ихэнх залуус юунаас эхлэх вэ гэхлээр уусаар замын дунд туурч байна. Амжилтын хамгийн эхний нууц нь юу хийхээ олохоос өмнө яг ямар болсон байхаа урьдчилж олж харах явдал юм. Энэхүү сэтгэлээний хүчийг дэлхийд хамгийн тодор харуулсан хүн бол эзэн Чингис хаан юм. Түүний сургаарт ideality буюу алсын хараа бүх зүйлийн эхлэл байсан. Тэрээр тархиндаа нүүдчин аймагуудыг нэгтгэж их гүрэн байгуулснаа аль хэдийн харчихсан байсан юм. Түүний алдарт би чинь энэ биедээ, сэтгэл чинь Тэнгэрээс өндөр байг гэсэн сургаал нь яг л бидний яриад байгаа ideality юм. Таны тарих ирээдүйг чинь бодтой гэж хүлээн зөвшөөрсөн цагт л танд тэр цэгт очих оюуны асар их хүч бий болно. Чингис хааны энэ агуу сэтгэлгээ өнөөдөр ч амжилтын үндэс хэвээр байна. Тэд бүгд тгээс эхлэхдээ эхшээд ирээдүйн мориглоо харчихсан байсан. Ideality бол таны замын эхлэл. Харин тэр орвих руу алхахад танд хамгийн чухал түш хэрэгтэй болно. Тэр бол цаг хугацаа. Сувга subscribe хийж ирээдүгэ хамтдаа хамгаарцгаая. Баярлалаа.